Ус угийн хөтөлт газрыг хэрэгжүүлж байгаа Улаанбаатар хотын маш чухал гэж болохоор төслийн байран дээр ирж ажлын явцдаа танилцах гээд байж байна. Улаанбаатар хотын бохир усыг дамжуулдаг төв систем нь ачаалаа дийлхэ болцсон хүндрэлтэй асуудал байгаа. За энэ туулныг коллекторын төсөл маань 2006 онд засгийн газраас 40 мянган айлын орон сууцны хөтөлбөр төслийг эхлүүлэх засгийн газрын тогтоолгоор 2007 онд албачиж их хурлаас гарсан дүгнэлтийг үндэслээд туулныг коллекторыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн хамгийн зах буй Гачуур тосгоноос Баянзүрх дүүрэг товчоогоор дамжуулаад нарны замын бүсээр Улаанбаатар хотыг хөндлөн зүүнээс баруун тишээ явсаргаан сонгон архин дүүргийн 20 дугаар ононд байрлах төв цэнгэрлэглөө холбох Улаанбаатар хотын бохирын төв магистрал буюу Улаанбаатар хотын бүх одоо бохир уснуудыг цуглуулад инх үндсэн магистрал шугамын ажил 30 км урттай 2007 онд бол 23 тэрбумын өртөгтэй ажил бол ингээ 2007 онд бол эхэлсэн. Үндсэн 4 хэсэгтэй байж байгаа. 30 км урт бохирын төв магистрал байж байгаа. За 2012 онд 1-2 дугаар хэсэг болох Гачууртаас Дүнжин гаруй хэсэг бол ашиглалтанд орж одоо уртын шугамаар дамжуулан бол Улаанбаатар хотын Гачуур тосгон болон Баянзүрх дүүргийн зүүн тал төвийн хэсгийн бохируудаа авч байгаа. Харамсалтай нь 2012 оноос бол уг төсөл зогсож Дүнжин гаруйгаас төв цэнгэлдэх хүрээлэн хэсэг бол дуусаагүй буюу 30 км-ээс нийт өнөөдрийн байдлаар 19.4 км ойролцоогоор 11 км орчим нь бол гүйцэтгэдэг байж байгаа. Тэгэхээр 11 км бол гүйцэтгэдэг байсан. 2007 оны өртгөөр 23 тэрбумын өртөгтэй байсан. За өнөөдрийн ханшаад бид нар энэ төслийг гүйцээхэд одоогоор ойролцоогоор нэг 120 тэрбум төгрөг хэрэгтэй. Бид нар энэ жил бол 60 тэрбумыг бол төсөвлөөд ажлыг эхлүүлэх гээд явж байгаа. Тэгээ өнөөдөр бол ус угийнхан маань бол зургаа батлуулаад ажлаа эхлүүлээд эхний байрлал дээр бол ажил эхлээ явж байгаа. За уг төсөл хэрвээ хэрэгжиж дуусахгүй бол Улаанбаатар хотын төвийн хэсэг болон баруун хэсгүүд бохирын системийн ачаал бол тулцсан бичих. Ялангуяа хаан уудын хэсгүүд дээр тийм ээ. Хаан уудын хэсгүүдээр тулцсан. Энэ юу гэсэн үг вэ гэвэл та бидний одоо дахиж орон сууц холбоход бохирын төв шугам маань ачааллаа авч чадахгүй буюу бохир усаа бол татах боломжгүй болж байгаа. Тэгэхээр энэ ач холбогдолтой төслийг 2007 оноос хойш эхэлсэн төсөл өнөөдөр 2025 онд дуусч байна. Ингээд 18 жилийн хугацаанд бол дуусч чадаагүй явж байгаа. Тэгэхээр энэ төслийг ойрын хугацаанд бол дуусгах нь